За тэгэхээр бүгдээрээ сайн байцгаана уу? Одоо 12 сарын 4-ний өдрийн өнгөрийн 5 цаг болж байна. Би 9 жоохон өнгөрөөгөө 10 бараг болж явахд унтсан бохгүй юу? Тэгээд мэдгүй зүүдлээл нэг юм сэрсэн 3 цагийн үед. Тэгээд 3 цагт сэрээд миний хамгийн ихэнд хийдэг юм мэдээж уцаа ухах штэ хүн болгоно. Тэгээд би ухаж явж байгаад Twitter ороод тэгсэн чи Twitter дээр нэг юм болж гинөө. Pisan Keom гэдэг юм. Pisan Keom гэдэг юм ерөнхийлөгч зарласан гэдэг эдний ерөнхийлөгч. Тэгсэн чинь ийм зарласан гэд юун дээр тавьсан. Twitter дээр ийм зарласан гэд яг Twitter дээрээс ингээд лайв хийж журнал мэдээгээр ерөнхийлөгч 12 сарын 3-ны өдрийн 10 цагийн үед зарласан байгаа байхгүй 10:30 мөчийн үед. Тэгэд энэ юу сүүгээ гэхээр дайны үеэр бүх иргэдийн ингээд сургуульдаа явах маавах, ажил төрөлдөө явах маавах тиймэрхүү юмнуудыг хаадаг нэг тийм онцгой байдлын үе, нэг тийм үе зарласан гэсэн үг байхгүй юу? Хэрвээ яг энэ ерөнхийлөгч онцгой байдал зарласан бол хичээл хэдэн 7 хоногор орохгүй, ажил төрөл ажиллах хэдэн ажлаа төрийн ажлууд нь ордгоо ч юм уу нэг тийм юм болох бол бэйсийн энэ ерөнхийлөгчөнд тэгж ярьснаар бол тэгээд энэ 10 өнгөрж явах тийм юм яриад тэгсэн тэрэн дээрээ бас нөгөө нэг одоо аюулгүй байдлын алба гэж байгаа шүү дээ тэ улсын. Монголд бол аюулгүй байдлын албаны төрийн жанжин манжин гэдэг хүмүүс нь бол манай ерөнхийлөгч өөрсдөө байгаа гэдэг шүү дээ. Солонгос болохоор энэ тусдаа хүн бол байгаа. Тэг чин гутал онцгой байдлын албыг хүртэл хаана. Тэгээд одоо Солонгос гэдэг улс л ерөөсөө ингээд улс парламент улсын хурлын тийм минжүү чүй буюу ард иргэдийн тим орон гэхээсээ илүү нэг удирдагчтай ерөнхийлөгч удирдагчтай тим орон руу шилжин мэлжин гэсэн тиймэрхүү юмыг энэ ерөнхийлөгч гэж ярьж байгаа 10:30-д бүх хүмүүс унтцсан штэ хар шин ажлын өдөр манайш бүгдээрээ ажил хичээлтэй тим юм тэгж ярьж байгаа. Тэгсэн чин улсын хурлын ихэнх гэж 300 гишүүний бараг бүгдээрээ тэр чин гутал тэр аюулгүй байдлын яамны одоо жанжин монголоор л жанжин л гэдэг санагдаад байна. Тэр мөр бүгдээрээ мэдээ үзэж мэдсэн гэж байгаа байхгүй тэр бүх үйл явдлыг. Тэгээ ерөнхийлөгч бараг өөрөө бараг дур мэдээ тим мэдээлэл хийцээ одоо ингээ бүгдээрээ бараг дайн болох гэж байна. Тийм болохоор бүгдээрээ ингээ дайны бэлэн байдалд ороод ингээ улсыг ингэнэ гэдгийгцэн онцгой байдал зарлцсан бараг дур мэдээд. Тэгсэн чи мэдээгээр бусад төрийн одоо ордонд ажилтдаг төрийн одоо эрх баригч хүмүүс тэрийг бол тэгж мэдээгээр мэдээд бүгдээрээ отсон гэж байгаа. Мэдээ цугларна шүү дээ энэ улсын хэмжээний том юм болоод амжаа. За тэгээд очоод 300 гишүүнээс 160 марын цуглаад тэгээд эхний ээлжинд тэр эдний ерөнхийлөгч л нөгөө нэг хүч бол байхгүй зүгээр л дур мэдээж тэрийг ганцаараа зарласан л болохоос ш өөрийнх нь харьяалагддаг нам нь улсын хурал дотроо дийлэх нь биш гэсэн үг. Манайхаар ардын нам дийлэх болоод хөрөлс өх ерөнхийлөгч болсон шиг тийм юм байхгүй. Монголоор ирвэл арчилсан нам улсын хуралдаа дийлэх нь тэснэ ерөнхийлөгч нь хөрөлс өх шиг тийм гэсэн үг байхгүй. Тийм та нэг хүч юу нь бол байхгүй. Гэхдээ яг хуу тэр онцгой байдал зарлах тиймэрхүү хүч нь бол бэсэн л юм шиг байна гэж ойлгож байна биний харж байгаагаар. Тэгээд тиймэрхүү юм болоод тэгээд ордон руу эднийх чинь цэнхэр ордонтой цагаанчлуу яана тэнэгдэж ш. Хаад үзээр ямар ч гэсэн улсын төв ордон руу ингээд тэр аюулгүй байдлын яамны сайд захирал жанжин тэр хүн очино бусад гишүү бүгдээрээ очино. Тэгээ ямар ч гэсэн 160 гишүүн цуглаад за одоо энэ зарлалт тэнийг юм одоо ингээ болиулна энэ дээр санал хураана гэд. Тэгээ ямар ч хэсэн зарласан онцгой байдал бол цуцлсан гэсэн үг. Тэгэхээр бүгдээрээ мараа хичээлдээ явцгаана гэсэн үг хүмүүсээ. Окей. Хичээлдээ явна, ажилдаа явна бүгдээрээ. За тэгээ тэрнээс гадна төрийн ордонлын хашаал руу бол мэдээж дайны үед ч гэсэн сурвалжлагч эмчнэрийг алдаггүй шүү дээ. Тэр шиг сурвалжлагч нар бол үнэлгээ үзүүлээ төрийн ордон руу орцгоосон. Тэгтээ бүр хурал болж байгаа танхим руу нь ш. Тэгтээ орцгоосон. Тэгээ ардаас нь нөгөө аюулгүй байдлын яамны цэргүүд ирж байгаа. Гол нь улсын төв ордон дотор байгаа байдлыг хэн атгачаад байгаа вэ гэхээр ерөнхийлөгч 10:30-д үг хэлжэл тэрнээс хойш ерөнхийлөгч өрнөл атгаж байгаа гэсэн үг байхгүй тэр улсын ордон дотор болж байгаа үйл явдлыг. Тэгээ тийш нь яг үндэ аюулгүй байдлын яамны цэргүүд бүрэн зэвсэглэлтэй нэвтэрч орж байгаа байдлыг авах гад тэгж тэрний ерөнхийлөгчээс нь тэнэг үйлдэл мөлдлийг ингэж буцааж тэгж хурал муралд оролцохгүй болвол тэр ингээд аюулгүй байдлын яам чинь тэнийг ерөнхийлөгч чинь нэг үгээр дэ хаагаа ичиж байгаа байхгүй юу. Тэг болохоор ингээд оруулахгүй ч юм уу тиймэрхүү болоодсэн болохоор тэгж орхоос өөр аргагүй болж байгаа. Аюулгүй байдлын цэргүүд гэсэн үг шүү дээ. Ер нь бол миний мэдж байгаагаар ер нь бол аюулгүй байдлын яам бол ерөнхийлөгчөөс тусдаа ажиллах хэрэгтэй байхгүй юу. Яа тэгвэл ерөнхийлөгч ч гэсэн муу хүн байж болох учраас тэр үед аюулгүй байдлын яам ер нь бол
тусдаа оролцож ер нь бол шудраг байдлыг тэгж авч үлдэж 2-2-т өнгөрөх ёстой гэсэн үг. Харин Монголд ч аюулгүй байдлын яам цэргийн яамны жанжинчин хүрэлцэх өөрөө байгаад идэг санагдаад байгаа байхгүй юу. Тэгэхээр бид нар ер нь бол хүрэлцэхт амар хүч өгчөөд байгаа нь ер нь бол үнэн л гэсэн үг. За тэгээд тийм юм болцоод ардаас нь аюулгүй байдлыг ерөнхийлөх зарласан чинь тэрэн дээр 160 гишүүн цуглараад ер нь бол за тоглосон юм аа гэж ер нь бол цуцалсан гэсэн үг. Тэр цуслах хооронд нэх удаагүй тэр 160 цуглаал дээрэс нь манай хүн цуглаал ингээл нэг хугацааны дараалал байсан юм уцаар бичлээ гэж ойлгох нөтнөр орж ирэхгүй байх. Яаж ч нэх удаагүй гэдээ ойлгочих за. Тэгэл ардаас нь ерөнхийлөгч 10 30-д нэг тим юм хилж хамаг үүмэнийг үүсгчээ тэгээд өөрөө алга болцсон гол нь. Тэрнээс шийсэн мэдээлэл одоогоор байхгүй байна. 5 цаг 12 минут хүртэл. Би 5 цагаас бичлэгээ эхэлсэн гэдэг хэрэг нь бол 5 цаг хүртэл тийм мэдээлэл ер нь бол одоогоор алга. За тэгээд энэ дээр мэдээж ингээд эн чин Солонгос чинь ер нь бол нөлөөтэй улс шүү дээ. Тэгээ бусад дэлхийн улс орнуудад тэгээд Солонгостой одоо хамгийн харьцаа гайгүй байгаа улс нь ер нь бол Америк нэгдсэн улсаас өөр улс бол байхгүй. Тэчин гутлынаас Америкийн Вашингтон DC-д одоо сурвалжлагч нар очиод ер нь бол жоохон бас хөөрхөн тэндээ нэг хувьдаа нэг хөөрхөн болоод тах шиг байлээ. Тэгээд одоо олон улсын шинжээчд, улс төрийн шинжээчд гэдэг хүмүүс ер нь бол судалснаар бол Солонгосын төр нь дотроо жоохон юм болоод доторх асуудлаасаа болоод тэр ерөнхийлөгч бол тийм юм хийлээ гэдэг ер нь бол дүгнэлтийг хийж байгаа юм л да. Яагаад гэвэл ерөнхийлөгч өөр ямар ч хүчгүй байгаа. Тэгээд сүүлийн үед гарсан хит хитэн шийдвэрч ер нь бол ерөнхийлөгчийн нөлөө ямар нэгэн байдлаар ороогүй учраас цаадчдаа өөрийнхөө хүчийг ингээд би хүчтэй шүү гэж үзүүлэх гэж байгаа юм яах гэж байгаа. Тим маягаар ер нь бол ийм шийдвэр гаргаж ийм онц байдал гэж хүмүүсийг сандрахсан гэж ер нь бол ярьсан. Харин миний бодлоор яагаад байгаа бэ гэхээр штэ сүүлийн үед Дональд Трамп ерөнхийлөгч болсноос хойш одоо Солонгосын Итеван гэдэг газарт яагаад их гадаад Америк цэргүүд байдаг вэ гэхээр ер нь бол Солонгост Америкийн цэргийн бааз шиг юм байдаг байхгүй юу? Ямар нэгэн байдлаар цэргийн зэвсгийн хадгалах ч юм уу, цэргүүдэд бэлдэх ч юм уу, тиймэрхүү юм бол байдаг. Тэгээ тэрийг Дональд Трамп буцаах гэдэг байгаа байхгүй юу? Буцаад Солонгост байгаа Америк цэргийн баазыг ер нь бол буцаад Америк руугаа татна гэдэг тэрийг яагаад гэвэл ингээд үйл ажиллагааг явуулах жоох их мөнгө хэрэгтэй байгаа гэдэг. Тэгэд энэ дээр эндний ерөнхийлөгч болохоор буцаач болж жоох эвгүүтэх гэдэг байгаа байхгүй юу? Одоо ер нь цаг үе эвгүй байгаа даа шүү дээ. Хэд хэд улсад хоорондоо дайнтай би нэг эзэлсэн муухай юмтай. Тэг чинь энэ цэргийн баазыг буцаачингууд Солонгос аягүй том алдагдaltaй болох гээд тэгэд Дональд Трамп бас гуйсан ингээд бид нар ингээд одоо ингээд бүх үйл ажиллагааг явуулахад мөнгө зөнгийн үгүй гэдэг ч юм ингээд бидний талаас бүх мөнгөийг гаргаад ингээд энэ баазаа ингээд үргэлжлүүлээч гэдэг юм зумыг бол ер нь бол аягүй хүсэл тавь явж байгаа. Гэхдээ энэ асуудал яг яаж шийдэгсэнийг бол мэдэхгүй байна. Ойр тэр талаарс орж хараг болохоор. Тийм болохоор ер нь бол зүгээр миний хувьд жинхнээс дай гарах гэсэн баг гэж би бол бодсон. Би сэрэл шууд онц байдал зарласан байна гэдгийг би хэлж харж байгаа байхгүй. Яг л онц байдал зарлаа цуцагдлаа гэдэг мэдээлэл нэг их тараагүй. Хинэ онц байдал зарласан гэдэг мэдээлэл нь хамгийн их татагдсан байгаа болохоор би онц байдал заршлаа л гэж утсан. За ингээл гэж шууд орой болсон би чи ээж рүү залгаал за ээж одоо яах вэ би ястай ингээд төгсгийн хооронд одоо ингэчлээ ингээд энэ улс ингэчлээ одоо хувийн сургууль хувийн ажил иймэрхүү бүгдээр устж байгаа юм шиг би одоо 12 сарын 17 хүртэл сургуульд явахгүй юм шиг ээж яах хэрэгтэй вэ гэж тэгсэн. Тэсэн чинь л ээж сайн мэдгүй байна гэд. Тэгээ би ээжтэй яриа заах уу гэж доод манай энд хамаатны ах байдаг. Хамаатны ах гэр бүлтэйгээ тэр ах руугаа бас орой болсон яриад тэгээ тэр ахтайгаа ярангаа битээ хоёр талд ингээд мэдээлэл хайгаад гисэн чи ер нь бол долларын үн доллар биш воны үн хувьцааны үн тэгээ солонгос койны үнүүд бол унсан баг минутын зайтай ингээд унаад байгаа байхгүй юу. Тэчингуутл энд хэрвээ одоо ингээд мөнгө зөнгөө цөлөлцсөн хүн юмтан байвал ер нь бол эртхэн шилжүүлсэн дээр гэж бодож байна. Гэхдээ энэ бол миний бодол та нар өөрсдөө судлаад яг яаж зохицуулах вэ өөрсдөө шийднэ. Тийм. Тэгтээ ямар ч байдал бол зүгээр болж байна. Тэгтээ зүгээр болсон ч гэсэн зүгээр болцсон гэж тайвширчээ гэхээр гол нь одоо энэ унтсан мөнгө чи яах вэ? Одоо тэгээ вон ч унцлаа. Вон унцлаа гэдэг нь болохоор доллар нь өсчлөө гэсэн үг байхгүй юу? Ер нь бол доллар чинь ер нь бол тэгэл эзэлж байгаа шүү дээ. Тэгэл долларын үн сая бол энд хэдэн минутанд хэдэн воноор ихсэл ер нь бол нэлээд ихссэн долларын үн. Тэгээ койны үнүүд унж ийн гэж байна. Тэгэд энэ буцаж яг унахаас өмнөх тэр хэвэндээ очино гэдэг бас жоохон хэцүү санагдаад байгаа байхгүй одоо надаа. Яг энэ тэнэг онцгой байдлаар зарлаад үнэхээр үргэлжилсэн бол эн чин короныг үе санаж бид нар гарч ирч чадахгүй. За яг арайч тийм биш ч гэсэн барыг тиймэрхүү хэмжээнд хүрэх гэдсэн байхгүй яа. Тэгвэл
онцгой байдал зарлана гэдэг чинь бид нар бослого хийж чадахгүй гэсэн үг. Эрхийн төлөө тэмцэж чадахгүй гэсэн үг. Ямар нэгэн байдлаар сургуульд явахгүй ажил төрөлд одоо явах л хэлбэт тий. Тэгээ ямар ч гэсэн үүмэн болно гэсэн үг байхгүй юу? Үүмэн болно. Гэхдээ үүмэний эсрэг бид нар тэмцэж чадахгүй, тэмцвэл маш одоо зэвсэг мэвсэг рүү ер нь бол орно гэсэн үг. Онцгой байдал шилжиж гэнэ гэдэг чинь ер нь бол тэгэл сая яг үндэ мэдээгээр үзэхээр нэг тийм сүртэй юмнуудыг гаргахгүй. Одоо ингэ зурагтаар мэдээ үзсэн чинь MBC, KBS хоёроос бусдын зүгээр нэг зөвөр л ингээд нөгөө нэг гаргах ёстой байсан хуваарийн дагуух нэг тэнийг юмнуудаа гаргаад манай хоёр л яг үндэ айтайхан мэдээлэл тэр нь оруулж байгаа байхгүй. Гэхдээ мэдээнээс үзсэн мэдээнүүдээс YouTube дээрээс лайваарээс үзсэн. Тэгээ тэнд татсан хүмүүсийн постуудыг ч юм уу ер нь бол уншсан гэсэн чинь цэргийнхэн яг л хүн рүү энгийн арт иргэд рүү буу зэвсгээ тулгаад тиймэрхүү юмнууд бол болж илээ. Юу болох гээд байна хүмүүсээ? Дэлхийн юу байгааг мэдчихээн л да ер нь хэд хэдэн газар иймэрхүү юм байгаад байгаа. Гэхдээ миний байгаа газар хүртэл ер нь бол ойртно гэж бол бодсонгүй. Гэхдээ яг хуу та нар битгий айцхаагаарай. Би одоо ер нь хэлчих маш. Ер нь бол айх ер нь бол жоохон бураах айвал бүрлэх хүмүүс тэгдэж тиймэрхүү болдог болохоор тэгэл болохоор би одоогийн байдлаар унтаж сэрээд одоо 5-аар байсан. Нэг ганц 2 цаг унтаж сэрээд одоо ингээд сургуулийн сайт мач руу ороод ер нь хичээл цаашиж яах юм гэдэг юмнуудаа харна. Тэгээ маргааш хэрвээ хичээл орохгүй гэвэл одоо яадаг ч юм мэдэхгүй байна. Нэрс нэг тиймэрхүү боллоо саяны шөнө. Би энэ бичлэг 5:19 хийж гин. Одоо ингээд нэг thumbnail айтайхан хийгээл шууд ер нь бол постлоо эдитэлт мэдээлэхгүй. Та нартай миний мэдээг уншичаад өөрсдөө Facebook руу ороод ямар мэдээллүүдээс хараарай за. Би энэ бичлэг жоохон та нарт мэдээлэл хүргэх гээд шуурхаа хийсэн болохоор үгийн алдаа ч юм уу тиймэрхүү байж магадгүй. Яагаад гэвэл би мдээгүй өөрөө англи солонгос хэл дээр үзнэ тэрийг би монголоор ярьж байгаа болохоор зарим нэг үгнүүд нь ямар утгатай гин ч ер нь ойлгохгүй мэдэхгүй байна. За сайхан амарцгаараа энэ бичлэг та нарыг өглөө сэрхэд орох байгаа айлсгүй шөнө унтж байгаа хэдэн тэг үзэн. Bye bye.